Өдөр тутмын амьдралаас эхлээд улс орны хөгжил дэвшилт хамаатай шийдвэр гаргах үйл явцад эргэн таны оролцоог бий болгох ардын үг зөвлөлт хайныг Монголын медиа корпорац хэрэгжүүлж байна. Тулгамдж байгаа асуудал бол таны дуу хоолойг эрхэмлэж, эрх ашигт биш, иргэдийн санаа бодлого тулгуурлах ардын үг зөвлөлт хайн энэ удаад Монгол улсын ерөнхийлөгч цагаагийн элбэг доржин хийж гүйцэтгэсэн ажлыг эргэн таны оролцоотойгоор өгнө. Зөвшөлдсөх бус зөвлөлтийг гадаад харилцааг эдийн засагжуулахад төрийн тэргүүний нөлөө үүрэг ямар байсныг энэ нэвтрүүлгээр онцлон үзүүлье. Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр 1997 онд эссэн ч энэ байгууллагад хариалагддаг 160 гаруй гишүүн орноос ямар нэгэн бүс нутгийн болоод хоёр талын чөлөөт худалдааны хилэлцээрт нэгдээгүй цор ганц орн байлаа. Анх 2005 онд Монгол улс Япон улсын засгийн газарт чөлөөт худалдааны хилэлцээр байгуулах талаар хандаж байлаа. Монгол улсын ерөнхийлөгч Цахаагийн элбэгд орж 2010 онд Япон улсад айлчилж стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогын нийтлэг шин зорилт болохыг онцолж ярьсан юм. Олон талын хүчин чармаас чамгүй удаан хугацаанд бид нар ярьсны үр дүнд манай хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хилцээр байгуулах нөхцөл бүрдлээ. Эцэст нь одоо манай хоёр засгийн газар та бүхэн сайхан мэдээд болох боломжтой боллоо. Тэр нь юу вэ гэвэл эдийн засгийн түншлэлийн хилцээрийг үндсэнд нь тохирлоо гэдэг ийм одоо мэдээллийг өнөөдөр одоо Япон улсын ерөнхий сайд Абебатай хамт одоо бид нар хамтарсан мэдээллийг хийхээр болсон ийм үр дүнд хүссний бас дуулахад таатай байна. Ингээд Монгол Япон хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хилэлцээр байгуулахаар талууд харилцан тохиролцлоо. Хилэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдаж, хоёр орны сонирхол харьцангуй давуу тал болон хилэлцээрийн хамрах хүрээ салбарыг тодорхойлсон юм. Энэ ажлын хэсэг шинжээчдийн баг нь 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хилэлцээг Японы талдаа хийсэн байдаг. 2014 онд Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал хилэлцээрийг бүх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч чадсан. Ингээд 2015 онд Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе нар эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс Япон улс хоорондын хилэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх хилэлцээрд Токио хотноо гарын үсэг зурсан. Энэ талаар Eagle телевиз Япон улсаас нэвтрүүлэг бэлдэн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үзэгч та бүхэнд үзүүлж байлаа. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн тухай хилэлцээр нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хилэлцээр юм. Харин Япон улсын хувьд 15 дахь улс нь Монгол улс болсон юм. Энэ хэрэгтээ яг зовхон харьцаа байгуулж ирсэн бөгөөд 7 дахь удаага уулзалт хэлцээ хийсэн энэ удаач цаашдын хоёр орны харьцааны талаар илэн далангуй саналаа асуусан маш баяртай. Эдийн засгийн түншлэлийн хэлцээ хоёр орны парламентаар саяхан батлагдсан. Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын стратегийн түншлэлийг улаан гүнзгийрүүлэхийн тулд жинхэнэ удаа их тэгш харьцаатай харилцан ашигтай харилцан нөхөх харьцаагаа бүрдүүлж ажиллах талаар санал нэгдсэн. Хоёр орны иргэд форумын хоёр дотны харьцаатай байж харилцан илэрхийлэл бол хоёр талын сайн харьцааны соёл. Энэхүү үднээс харьцаа солилцоогоо идэвхжүүлэх ажиллагааны хүрээнд Монгол улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх. Энгийн паспортыг олон удаагийн виз олохоор шийдвэрлэсэн. Чөлөөт хилэлцээрийн ач холбогдлыг ерөнхий сайдын айлчлалын багт явсан одоогийн улсын их хурлын гишүүн Цогтбаатараас тодруулж байснаа үзүүлье. Цогтбаатар гишүүн тухайн үед Барилга хот байгуулалтын сайд байсан. Өмнө нь 2008-аас 2012 онуудад гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа чөлөөт худалдааны хилэлцээрийн ажлын хэсгийг ахалж байсан юм. Одоо байгаагаараа бид нар бодоод байгаа байхгүй. Жишээлбэл тэр бидний түрүүний ярьдаг Хонконг, Сингапур юм уу энэ эдийн засгуудад чинь анх энэ боломжуудыг олгож эхэлж байхад худалдааныхаа одоо нөхцөлийг өндөр хөгжилтэй орнууд чөлөөлж эхэлж байхад тэр улсууд хамгийн ихэндээ бол ерөөсөө оёмл шүлжмэл бүтээгдэхүүн гаргадаг улсууд байсан шүү дээ. Тэгэл 20 жил тэр худалдааны таатай орчин үйлчлээд эхлэхэд эдийн засгийнх нь бүтэц өөрчлөгдсөн байна. Тэгэхээр бид нар өнөөдрийнхаараа ерөөсөө сэтгэж болохгүй. Энэ одоо чөлөөт худалдааны хэлцээрд хамрагдсан маш олон мянган бараа тавар байж байгаа. Тэгээ энэ дээр бид нар өөрсдөө энэ боломжоо хараад
хамтраад ажиллах хэрэгтэй. Энд сая Японуудтай ч гэсэн уулзаад ярьж байхад Японы банкнууд бол за манай одоо бизнес эрхлэгчид та нараа хөрөнгө оруулалт хийхэд бид нар бол одоо дэмжиж ажиллана гэдэг. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн асуудал эднэр нь хамаагүй өөр өнцгөөс харж байгаа байхгүй. Яг л бизнесүүд гэдэг боломжийг л харна. Тэр боломжийн төр гаргаад өгсөн байхад эднэр өөрсдөө бизнесээ хийгээд ашгаа олоод явах боломж бий болж байгаа. Монгол-Японы талын парламентууд чөлөөт худалдааны хэлэлцээрийг сойрхон баталснаар 2016 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэллээ. Монгол-Япон улс хоорондын гадаад худалдаа жилд 300 сая доллартай тэнцэж байсан бол өнгөрсөн 2016 оныг харвал 350 сая доллар болж нэмэгджээ. Худалдааны идэвхжил буюу экспорт, импорт нэмэгдэж хоёр талын хөрөнгө оруулагчид бизнесийн уулзалтуудыг олон удаа зохион байгуулсан байна. Сая бол ачлууд нь гараад эхэлж шүү дээ. Эргээ сайдын ажлыг танаас анхаарсан биз дээ. Тэр худалдаа ажлын тархим дээр бизнес уулз зохион байгуулахад Японы бизнес эрхлэгчдэд 60-70% нэмж байна шүү дээ. Тэр нь юу гэж сая одоо бод давтан болж тэр хуурай сүрийн технологи бүх аймагт гарах тэр үйлдвэр чинь асуудал чинь тэр ачаал болоод явж шүү дээ. Тэгээ энд нэг юм байна. Ирээсээ одоо нэг ийм хандлага үүссэн байхгүй. Энэ том одоо хэлцээрүүд танаас байгуулад байна. Одоо ерөөсөө бүснүүд прагматик болсон нэгдэл болсон. Япон, Солонгос, Хятад гэж чинь гурван талын энэ эдийн засгийн түншлэл буюу хөрөнгө чөлөөт ийм бүтц бий болчихж байна. Тэгэхээр илүү давуу эрхтэй худалдаа хийх боломж үүдээд шүү дээ. Тэгэхээр Японоос Монгол улс хоёрын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулсан нь ийм давуу байдлыг бид нар олсон. Японы бизнес эрхлэгч хөрөнгө оруулалтын байрс Монголд хөрөнгө оруулах, Монголын орчныг судлах сонирхол бол нэлээд нэмэгдсэн. Энэ хугацаанд бид нар энэ Хоккайдо арлынхын Шизуока одоо тэр мужийн одоо бизнес төлөөлөгчд бол ирж Монголд бизнес уулзалтуудаа хийж Монголын орчныг судлаж ялангуяа энэ хэлцээрийн хүрээнд бид нар ямар боломжийг ашиглаж Монголд хөрөнгө оруулах гэдэг талаар их тодорхой том юм уулзалтууд зохион байгуулсан. Монгол улсын ерөнхий сайд Япон улсад ажиллахад томоохон эдийн засгийн форум зохион байгуулсан. За тэгээд сүүлийн үед бол энэ уулуурхайн бус бүтээгдэхүүний экспортыг Япон руу нэмэгдүүлэх энэ хүрээнд бол бид нар хүнстэй аж ахуйн яамнаас бол хураасыг үйлдвэрлэх асуудалтай Японы томрох хөрөмжийг бол технологиг бол ашиглах талаар нэлээд дөрвтэй ажлууд бол хийгдсэн байж. Тэгэхээр бол ерөнхийдөө өгөнч хэлэхэд бол хэлэлцээр байгуулсан эхний жил бол бас худалдаа маань агцтай байна, сонирхол бол ихссэн байна. За манай бизнес эрхлэгчид бол бас Японы зах зээл дээр гарах талаар бид нар бас уулзалтууд хийж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын уулзалтыг бас Японд хийж байгаа. Япон улс бол дэлхийд техник технологиороо тэргүүлэгч улс. Манай улсад эрдэс баялаг байна. Тэгвэл уулуурхайн баялгаа нэм үрдэг шингээх буюу эдсэн бүтээгдэхүүн болгох технологиг чөлөөт хэлэлцээрийнхээ үр шимээр нэвтрүүлэхин чухлыг судлаачдын төлөөлөл хэлж байна. Одоо ганцхан л юу үлдчихэд байна. Ерөөсөн энэ Монгол-Япон эдийн засгийн түншлэлд яаж харилцан ашигтай хоёр түнш болох вэ гэхлээр ерөөсөө л одоо тэр газрын ховор элемент, өнгөт металл, тэр нөөцч вэ юу ч вэ энийг бол ерөөсөө Япон улсын зүгээс энэ одоо тодорхой хэмжээний технологиг дамжуулаад тэгээд манай Монгол улсад одоо байршуулж байгаа бол бидэнд ч үлдээх юмтай мэдээж Япон улсын хувьд ч гэсэн авах юмтай ингээд энэ бол жинхэнэ одоо утга санаагаа олж чадчих байгаа. Энэ одоо эдийн засгийн түншлэлийн хэлцээр маань бол стратегийн түншлийн хүрээнд болоод байгаа зүйл. Чөлөөт хэлэлцээртэй болсон Монгол улстай дараагийн улсууд ч чөлөөт хэлэлцээр хийх сонирхол нь нэмэгджээ. Учир нь Монгол улс руу экспортлож байгаа тэдний бүтээгдэхүүн нь Япон улсынхаа өрсөлдөхөөс байх ёстой. Бүгд найрамдах Солонгос улстай Монгол улс чөлөөт худалдааны хэлэлцээ хийгээд явж байгаа юм байна. Үүний дээгээс Солонгосууд бид нартэй байгуулахад сонирхол ихсэж эхэлж байгаа. Яагаад гэвэл Солонгосын бараа бүтээгдэхүүний Монголд дах экспорт нь Японыхоос давуу эрхтэй байж чадахгүй болчихж байгаа. Яг тэр бидний түншлэл хэлцээртэй. Тэгэхээр ийм өрсөлдөөний буюу Монгол руу харсан Монгол гадаад улс орнуудын сонирхлыг бид нэр хийж чадсан гэдэг ийм хариулт өгнө. Түүнчлэн Оросын холбооны улстай визгүй болоод 2 жил орчим болж байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2009 оноос хойш Оросын холбооны улстай стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол улс стратегийн харилцааг хамгийн анх хойд хөрштөөгөө бий болгосон. Энэ хүрээнд иргэд визгүй зорчдог болсноор 2 жил өнгөрчээ. Иргэд хоорондоо харилцах гэдэг бол соёл, урлаг, хүмүүнлэг, нийгэм бүх чиглэлээр энэ нь одоо эдийн засаг бизнес хөрөнгө оруулалт бол энэгээ дагаад бол маш их одоо өсөх юм болцоо та. Манай иргэд одоо тийм ээ аяжоос болцоо та. За дөнгөж одоо бидний асан мэдээгээр Улаанбаатар хотод байгаа хэд одоо шинээр ирж байгаа энэ визгүй зорчигчдын одоо ачаар бол бордуулалт нэг өдрийн дотор 60% нэмэгдсэн зэрэгүүр байна шүү дээ. Энэ бол өөрөө бол эдийн засгийн маш чухал ач холбогдолтой харагдаж байгаа юм. Монголын иргэдэд 3 дахин ашигтай ийм хэлцээр болсон. Дээрээс нь бол виз олгох процесс бол Монголын тал бол маш урдан Оросын иргэдэд олгодог. Харин Оросын иргэд бол маш бага одоо маш удаан хугацаанд виз олгодог учраас энэ Монголын иргэд бол Орос талдаа зорчигч явдал бол нэлээд хүн сурталтай ийм байдал байдаг байсан бол өнөөдөр энэ визгүй болсноор бол асуудал маш хурдан шуурхаа. Дээрээс нь одоо ямар нэгэн зэрэгдлүүгээр зөвшөөрөл авах шаардлагагүйгээр хэд өдөх юм боломжтой болж байна. Монгол улс 2014 онд урд хөрш бүгд найрамдах хятад ард улстай стратегийн түншлэлийн харилцааг бий болгосон. Цаашид экспортын бүтээгдэхүүн уламжлалт зах зээл болох Оросын холбооны улс, Беларусь, Казахстан, Киргиз, Армени зах зээлийн тарифын хориг саадыг бууруулах арилгах үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцоонд хүрээд байгаа юм байна. Төрийн тэргүүний урд хойд хөршүүдэд хийсэн айлчлалуудын нэгэн чухал ажил нь эдийн засгийн коридор байгуулах явдал юм. Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 3 талын хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг Монгол улсад байгуулах саналыг ерөнхийлөгч захиагийн элбэгд орж гаргаж гадаад харилцааны яамнаас энэ саналыг албан ёсоор Орос хятадын талд хүргүүлж хоёр талдаа идэвхтэй яриа хэлцээр үргэлжлүүлж байгаа юм байна. Ингэсний үр дүнд санхүүжилтээ яах юм? Эсвэл 3 улсын оролцоотой хувийн хвшил байх юм уу? Эсвэл манай Монголын төрийг одоо төлөөлсөн Эрдэнэс хэмжээл оролцоод хятадын одоо талыг төлөөсөн бас ягаад Оросын талыг төлөөсөн юм байх юм уу? Энэ аюу том асуудал. 32 төслөгээд тавьсан төсөл байгаа шүү дээ. Энэ дээр бол төмөр зам, авто замын одоо 17 төсөл гэж байгаа. Яг манай Монгол улсыг одоо бүрэн одоо яатсан, дамжин өнгөрсөн. Мөн одоо энэ бүр Төв Азийн бүс нутгийг тойрсон ийм аюу том төсөл байгаа байхгүй. Эхний ээж нь яг Эрдэнэт овоод гэж яриад байдаг шүү дээ. Эрдэнэт овоодын одоо төслөд техник эдийн засгийн үндэслэл тодорхой хэмжээнд явагдсан. Тэгэхээр техник эдийн засгийн бүр аюу наривчлан 3 улс гаргах хэрэгтэй. Хамтарсан одоо нэг пак гаргаад. За техник эдийн засгийн үндэслэлийг хийдэг ямар байх вэ? Тэгээ энэ аюу том төслүүд. Одоо нэг мега төслүүд чинь эндээс гарч ирнэ. Тэгэхээр одоо бид нар нөхөр хамгийн одоо ихний шатанд явж шít. Их ямар одоо структуртай эхлээд бүтцээ бий болох 3 улсын 3 улс чинь энэ дээр тогтох хэрэгтэй болно. Тийм. Тэгэхээр энэ аюу ирээдүйтэй. Хэрвээ энэ эдийн засгийн коридор явах юм бол Монгол улсын эдийн засаг бол одоо хэд дахин өсөх юм боломж ирээдүй байгаа. Эдийн засгийн коридорын хүрээнд 32 томоохон төслийг ярьж байгаа юм байна. Монгол улсын засгийн газраас шууд хамаарах энэ ажлын хүрээнд Монголын эдийн засгийг урт удаан хугацаанд өсөлттэй байлгах мега төслүүд багцныг гадна дотны хөрөнгө оруулагчид чих тавин чагнаж байна. Гадаад харилцаагаа эдийн засагжуулахад дипломат харилцаагаа өргөжүүлэх нь чухал. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 оронтой дипломат харилцаа тогтоохоор манай улс ажиллаж байна. Гадаад удалгыг олон улсад илэрхийлдэг төрийн тэргүүний үүрэг энэ хугацаанд ямар байв? За нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтооно гэдэг энэ зорилтыг бол ердөө 5 жилийн өмнө тухайлах юм бол 2011 онд Монгол улс үндэсний тусгаар тогтнолоо эргүүлж тогтоосны 100 жилийн ойгоор түүнийг огтуулаад 2010 онд ерөнхийлөгч хэлбүүдээр санаачлаад 2011 оноос албан ёсны шийдвэр болоод ингэж хэрэгжүүлсэн бодлого л доо.
Тухайн үед бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсуудаас 45 улстай дипломат харилцаагүй байсан. Энэ 45 улстай дипломат харилцаа тогтоох нь бол ойрын үеийн зорилттой гэж ингэж шийдээд үүнд бол Монголын төр, ялангуяа Монголын дипломат алба бол идэвхтэй ажилласан. За энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол энэ зорилтондоо бол дүүрэн хангалттай хүрсэн гэж дүгнэж болно. Одоо бол нэгдсэн үндэсний байгууллага бол нийт 193 гишүүн улстай байна. 193 улсаас 186 улстай дипломат харилцаа тогтооцсон байна. За дипломат харилцаа тогтоохоор харилцан ойлголцох санамж бичигт гар үсгт дурдсан 3 улс байна. За энэ 3 улстай энэ дипломат харилцаа тогтоох асуудлыг улсын хурлаар шийдчих юм бол ингээд 189 болчих юм. Цаана нь бол дипломат харилцаагүй улсын тоо бол 4-5 л үлдчих. 100 жилийн өмнө дэлхийн нэгч улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байлаа. Харин өнөөдөр монголчууд тусгаар тогтнолоо дэлхийн 180 гаруй улсад хүлээн зөвшөөрүүлж, тэдэнтэй дипломат харилцаа тогтоож, ард иргэдэн чөлөөтэй зорчдог болж, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх талаар ажилласан бодит түүхээс өгч энэ нэвтрүүлгийг хүргэлээ. Өдөр тутмын амьдралаас эхлээд улс орны хөгжил дэвшилт хамаатай шийдвэр гаргах үйл явцад эргэн таны оролцоог бий болгох ардын үг зөвлөлт хайныг Монголын медиа корпорац хэрэгжүүлж тулгамдж байгаа асуудал бол таны дуу хоолойг эрхэмлэж, эрх ашигт биш, иргэдийн санаа бодлого тулгуурлах ардын үг зөвлөлт хайн энэ удаад Монгол улсын ерөнхийлөгч цагаагийн элбэг доржин хийж гүйцэтгэсэн ажлыг эргэн таны оролцоотойгоор өмнө. Зөвшөлдсөх бус зөвлөлтийн